Say no. Өнөөдөр юу хийх вэ гэхээр алимны пирогийн пирог хийхэд юу хэрэгтэй вэ гэхээр за алим хэрэгтэй, сахар хэрэгтэй, тэгээд гурил хэрэгтэй, өндөг хэрэгтэй, масл хэрэгтэй. Энэ бүгдийг ашиглаад хийх юм байна. Хамгийн түрүүнд болохоор алимаа хийвэ. Алимаа хэрчиж байна шүү. Хэрчиж байна. Ингээд хэрчиж байгаа шүү заяа. Цормоны масла хайлуулъя. Хайлсан маслаас хамт хийн. Алимныхаа сиропыг бэлтгэхийн тулд сахар хий. Сахар идэх дургуун хүмүүс нь баг идэх дуртай хүмүүс нь хийгээд. За энэ шингэн масл дээрээ хэвлээ юу хийх вэ гэхлээр мэдээж нэг 100 грамм бас хэрэгтэй сахар хийн. Нэг ширхэг өндөг. Тэгээд өндөөний юм хотгоогч байдаг шүү дээ. Тэр нь байхгүй манайд ийм байна. Ванилийн сахар байна. Одоо шинэ гурлаа хийе. Гурлаа их гэсэн чинь сахар маань хайлаад исэн. За ингэж яаж байгаа гурлаа шигшээд иймэлдээ ингэж ийе. Энэ зураг байдуулыг илрүүтээр оруулна. Здесь это Одоо гурлаа гаргаж тавих чинь 20% авч үлдэхээ мартва. ингээд авч. Сонгода сэргээд Цуухандаа 200 градуст болтолно. гоё алим өнөрч. Хамд ороо шууд бутарч байна. Энэ айгүй үеиг болсон юм байна. Зөөлөн гоё өндөртэй цайтай хамт идвэл амар гоё. Надад болохоор энэ 10-аас 7. За сайн байцгаана мэдлээрээ. Сайн байцгаана. Оноо үн заяа. Алинтээс гэсэн тэр. Тэгээд та нарт гоё хариулъя юм болсон. Дийтгэн жоохон харилсан муухай юм тий. Гоё. Шаажна. Тийм ээ. Яг самартай юм шиг. Самар биш. Тэр самар орчин юм шиг амар гоё шаажж байна. Чи алинтээс хийсэн. Алинтай шиг хийжлээ амар зүсрэх. Жисэр. Гал. Чихрэн жоох их хэрэгтэй гоё. Гэтэ энэ ч галт ордолж. 10-аас 8.9. ямар нэгсэн. Өдрийн бичлэгт хамтсан баярлаа. Баярлалаа. Баярлалаа.